За манай үндсийн номын сандал өнөөдөр 1000 орчим бар бол хадгалагдаж байна. За энэ модон барыг бол одоо эхлээд энэ яаж сийлдэг вэ гэдэг дээр бол ингээ харагдаж байгаа. Одоо энэ эхлээд энэ өсгүүдийг бол ингэж буруу харуулж наагаад энэ дээр бол ингээд одоо сийлээд явдаг байгаа. За тэгээ энд бол одоо сийлээд явж байгаад одоо гүцэгийг орхисон одоо бар бол энд ингээ харагдаж байна. Энэ бол ингэж одоо хийдэг. За мөн үнээс гадна бол одоо цаасан дээр бол одоо нөгөө гараар бичгээр бол ингээд нөгөө далигаад явдаг. Тийм учраас бол энэ одоо цаасыг одоо шухам одоо ингэж одоо бэлдэж ингэж хийдэг ийм одоо аргачлал байна. За тэгээд ерөнхийдөө бол энэ номноос гадна бол одоо бурхны шашны одоо энэ олон зан үйлд одоо хэрэглэгддэг энэ хэлдэг бар зургуудыг бол одоо бас ингэж сэлдэг. Энэ бол одоо гарагсаа буюу одоо энэ гаригийн одоо засалд хэрэглэдэг ийм одоо бар байна. Барыг ер нь одоо яаж хадгалдаг юм бэ гэвэл энэ их барууд бол үндсэндээ 90 мод буюу одоо модны зүйл дотор бол 3 янзын мод байдаг гэж үздэг. 90 мод, им мод, үр мод гэж. За энэ 90 мод нь бол голцоо одоо энэ хар мод, улиас, хус тэгэл нарс гэсэн ийм моднуудаар бол хийдэг. За одоо энэ барыг хадгалахдаа бол энд харж байна. Энэ даавуугаар хийгээд ингээд дотор нь эсхий буюу хөөн хийж ингэж хавж оёод тэгээ ингээд тослоод ингээд энэ модоо бол модон бараа ингэж хадгалдаг. Ингэснээр бол одоо модон барын хадгалтын хугацаа уртсан. Манай одоо хадгалагдж байгаа барнуудын дундаж нас бол одоо 200-аас 200 жил хамгийн эртнийх нь. За тэгэл тэрнээс доош бол ингээд одоо хадгалагдж байгаа ийм барууд бол байна. Монголчуудын барын урлаг бол цаас анх бий болсон үеэс холбоотой. Энэ нь бол 1000 жилийн өмнө гэсэн үг ээ. Монголчууд бурхан багшийн зарлагын хураангуй ганжуурыг монгол хэлэнд орчуулах орлого 8 удаа хийгдчихсэн. Үүний одоо ганжуурын жадам хэмээх 8000 шүлэг бадаг шүлэгт номыг одоо түгээмэл орчуулж ирсэн. Жадам нь ганжуурын нэт томьёог бүгдийг багтаасан учир одоо монгол хэлэнд орчуулсан одоо бурхан багшийн гол зохиолын одоо төлөөлөл юм а. За үүнээс хойш буддийн шашны их баг 10 ухааны номыг орчуулж данжуурыг мөн орчуулах оролдого хийсэн. Ганжуурын дараа данжуур буюу түүний тайлбар зохиолыг орчуулах хэрэгцээ шаардлага гарсан. Үүнд одоо ганжуур данжуурыг орчуулахын үүднээс төвд хэлнээс монгол хэлэнд орчуулах тухайд тусгайлан нэвтрхий тойл шаардлагатай болсон. Монголчуудын 27 хэлмэрч мэргэд цуглан мэргэд гарахын орон хэмээх даяг толичгийг зохион гаргасан байдаг. Мэргэд гарахын орныг хутагт жанжаа орл бий дорж найруулан зохиож 1742 онд Бээжин бараар хийгдсэн байгаа. Мэргэд гарахын орон толичгэр нь бол 11 бүлэгтэй. За оршил төгсгөлийн үг оролцуулгүйгээр тоолоход 12960 одоо үг өгүүлбэрийг тайлбарсан ийм одоо чухал одоо ганжуурын нэр томьёог тайлбарсан тойл бичиг юм а. За энэ Бээжин барын хийгдлийг судар бичгийн хүрээлэн дахин сэргийн барыг хийлгэх үүднээс Бурятын агын тацанд 1924 онд захиалан одоо бүтээлгсэн. Түүгээрээ одоо мэргэд гарахын орноо барлан хийсэн өдгөө уламжлан ирсэн байгаа. За мэргэд орохын орны модон бар бол Монгол улсны үндэсний баримт төвдөг Аз намхан далайн бүс нутгийн өв. За энэ баримт төв байгаагийн шалтгаан нь бол энэ эхээрээ байгаа. Үндсэн төр төрх бол өөрчлөгдөөгүй яг эхээрээ байгаа гэдэг шалтгаанаар энэ бол Аз намхан далайн бүсийн өв бүртгэж байгаа. Энээс гадна энэ бол энэ ном хэвлэлийн технологийн арга ухаан, мэдлэг ухааныг одоо өөртөө тээж ирсэн ийм өв. Энэ 20 дугаар зууны ихэнх үед бүтээгдсэн хэдий ч энэ ном монголчуудын ном хэвлэх уламжилт мэдлэг ухаан арга туршлагыг өөртөө тээж ирсэн ийм их баримт төв гэдгээр энэ онцгой их үн цэнтэй ийм үг байна.
За энэ хүү модон бар энэ Аз намхан талын бүс нутагт бүртгэгдсэн гол одоо үндэслэл шалгуур нь юу вэ гэхээр энэ их төрхөөрөө байгаа баримт төв байхаас гадна энэ бол нэг бүтээгдсэн тухайн он цаг нь их тийм их сонирхолтой он цагийг илтгэн харуулдаг. Энэ 20 дугаар зууны эхэн үе гэдэг бол шинэ Монгол улсыг байгуулсан үед одоо Орос хэвлийн үйлдвэр орж ирээд 10-аад жил өнгөрсний дараагаар энэ уламжилт энэ ном хэвлэлийн энэ сайхан бараан 1924 онд дахин сэргээсэн гэдгээр энэ их чухал ач холбогдолтой.